Өнгөрөх улсын хурлын сонгуулиар хотын дарга Нямбатар сайн зориг номин чимэг их хоёр орлогчоо хоёулангийн сайжгаад нэгийг нь тойрогт нөгөөхийг нь жагсаалтын дээгүүр шургуулan улсын хурлын гишүүний сэнтид залчихсан. Баруун зүүн гар нь парламентд шургалсан учраас түүний засгийн газар улсын хурлд оруулсан санал, альва хөтөлбөр, өмчлөлтөй холбоотой асуудал эргэж буцалгүй процессын хугацаанд амжилттай хэлцэгдээд ногоон гэрлээр шийдвэрлэгдэж буй. Мэдээж хоёр шинэ гишүүн үүнийг амжуулах амаргүй түүнд тал засагчид парламентд цөөнгөө байгаагийн илрэл энэгүй за. Орлогчуудаа дэвшүүлэн хүчээ зузаатгсан тэрээр дараагийн орлогчуудаараа хэнийг сонгож орыг нь залгах бол гэсэн хамаг өрнөд амьдсан. Харин уг тааварт цэг тавьж 7 сарын 3-ны өдөр өөрийн 1-2 дугаар орлогчуудаа томилсон нь нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга Хос Баяр, нийслэлийн засаг даргын санхүү дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Мандуул Нарайлаа. 2006 онд анх Монголын хоршоолагчдын холбооны нэгтлэн бодогчоор ажлын гараагаа эхлүүлж байсан Хос Баярын хувьд улсын хурлын тамирын газрын нэгтлэн бодогч, референт, ахлах референт, дотоод аудитор, захиргаа санхүү удирдлагын хилцээний дарга зэргээр CV-гээ зузаатгаж 2020-2023 онд хууль зүйн дотоод хэргийн яамд хөрөнгө оруулалтын хилцээний дарга, санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга 2023 оны 10 дугаар сараас нийслэлийн засаг даргын тамирын газрын даргаар ажиллаж байсан юм а. Харин Мандуулын хувьд сангийн яам, Эрдэнэс 5 толгой, Эрдэнэс Монгол хөгжлийн банк зэрэг төрийн томоохон яам компаниудад ажиллаж байсан. 2024 оны 4 дугаар сараас нийслэлийн засаг даргын санхүү дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр 7 дугаар сараас хотын даргын 2 дугаар орлогчоор томилогдоод буй. Тэд энэ удаагийн орон нутгийн сонгуулиар хаан уул Чингэлтэй дөрвүүдээс нэр дэвшгээр олсон. Нямбатрыг дагаж улс төрийн карьер нь ногоон гэрлээр ахиж яваа тэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд гарч ирээд хот орон нутгаа хөгжүүлэхэд анхааран иргэдийн дуу хоолой олж ажиллаж чадах уу? Хотод хэрэгжүүлэх ажлыг дэнсэлж иргэдийн санал бодол дуу хоолой олж ажиллах энэ бүрэлдэхүүн ганцуундаа албан тушаалаа наймаасдаг эрх хүмүүдийг олноор сонгох нь тийм ч зөв сонголт биш байх болов. Тэд сонгосон ард түмнийхээ төлөө биш, сонгуульд дэвшүүлж, ардаас нь чиглүүлж, утсан хүүхэлдийгээ болгодог эцдүүдтэй л үйлчлэгийг бид олон удаагийн сонгуулиар харж байна. Нэг хэсэг Баянгол дүүргийг ардчилсан намын Эрдэнэ Вантус болчихлоо гэж халуулж байсан шиг нийслэл тэр аяараа Нямбатын Вантус болчихсон, араас нь харамсаач бахааргүй коммунист нийгмийг бүтээж гисэн амаа барьж суух вэ.